За тэгэхээр таны үед ер нь өнөөгийн улс төрийг хэрхэн харж байна? За сүүлийн үед ихээхэн яригдж байгаа асуудал бол 60 тэрбумын асуудал. 60 тэрбумаар төрийн албыг наймаалцлаа гэж байна. Та үнийг хэрхэн яаж юу гэж харж байна? За 60 тэрбум гэдэг энэ схемийг 16 оны сонгуулийн ард дээр ерөнхийлөгчийн сонгуулийг ухтаа гарч ирсэн л дээ. Дорц одоо эргэн дорц одоо ярианаас үүдэж гарч ирсэн. Тэгээ энэ үед нь бид нэр төрийн эрхийг ардын нам хууль бусаар авчижээ гэд бид нэр хэлж тэмцэж байлаа. Инх болтын тухай үнэн хэлээ явж ялаа. Гэхдээ 60 тэрбум гэдэг бол ганц хүний хэрэг биш. Энэ бол хам хэрэг. Энэ бол улс төрийн хам хэрэг. Энд өнөөдөр нэг хүн инх болт гэдэг ганц хүнтэй ял өрүүлээ бусдад цэврүүлдэх оролдлогыг одоо хийж оролдож байгаа юм. Бид нар үл хийчихээ 60 тэрбум. Гэхдээ одоо энийг хийсэн ганц хүнд ял өрүүлээ бусдад цөмөрөө цэврүүлдэг гэдэг нөгөө хулгайчаан барьер гэдэг ийм тактикийг барьж явж байгаа. За 60 тэрбум гэдэг чинь юу юм бэ гэхээр төрийн өндөр албан тушаалуудыг мөнгөөр худалдсан явдал байхгүй. Хэрвээ Батцангаа чи сайд болно гэвэл одоо тэдэнд өргөчгөө. Манай нам чиний мөнгийг аваад ялчи, ялсныхаа дараа чамайг эргээд амлсан ёсоор сайд болгоё гэдэг ийм тохироо хийсэн, урьдчилж төрийн албыг зарсан ийм наймаалцсан явдлыг л яриад байгаа. Хэлээд байгаа. За яг одоо энэ төрийн албыг наймаалцж байгаа юм ардсан нам дээр яг адилхан явагдаж байгаа. За ардсан нам дээр одоо жишээ нь үндэсний бодлогын зөвлөх орооны гишүүн сарын төдийг үг гэдэг чинь эргийгээд сар болгон өдрөл болгон мөнгө өгөө явсан хүн дараа нь тэр хэмжээний албан тушаалд очно гэдэг ийм тодорхой тохиолдол явж байгаа. Тэгэхээр ерөөсөө Монгол улс хөгжихгүй болцсон шалтгаан энэ хоёр намын энэ мөнгөөр асуудлаа шийддэг, мөнгөөр өндөр албан тушаалыг худалдаг явдалтай шууд холбоотой. Ингээ Монголын төрд ажил хийх биш, Монголын төрөөс дээрэм тоноолт хийх зорилготой улсууд төрд гарч ирээд байгаа байхгүй. Тийм учраас бидний харж байгаа бол энэ 60 тэрбум бол хам хэрэг. Үнэхээр тэгэл ерөөсөө хитмээс хүмүүсээ байршуулаад бид нар мэдээж бүгдийг солино шүү дээ. Тэр мэдээлэл дээр хүмүүсээ ажил төрөлтэй болгох гэсэн. 60 тэрбумын хэрэгт Миягомбын инк бол сандуугаас гадна өрөл сүх амар баясгалан оюун эрдэнэ дөрж одоо байсан хэмээн нотоллоо. Энэ дотор чин мегийн инх болтон ч оюун эрдэнэч хүрэл сүхэн ч нямдарч ч байх хэвээр. Энэ дотор орцсон юм баггүй. Тэгэхээр одоо жишээ нь 60 тэрбумын хэрэг үний юм а гэдгийг Монгол улсын ерөнхий сайд ухнаагийн өрөөс хүлээн зөвшөөрсөн байдаг. 60 тэрбумын хэргийг хаацаалдаг байсан Монгол улсын ерөнхий сайд хүрэл сүх хүлээн зөвшөөрлөө. Өнөөдөр нэг зүйлийг албаасаар хэлье гэж бодлоо. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг бол үнэн шүү. Үнэн. Тэр яриаг инх бол хийсэн үнэн. Тэр бол эвлүүлэг биш ээ. Монголын төрийн албан тушаалыг одоо хууль бусаар зарж мөнгө ч гэсэн энэ орлогыг хийсэн үү? Хийсэн, ярьсан уу? Ярьсан. Хэрэгжүүлсэн эсхийг би сайн мэдэхгүй. Тэрийг хууль хяналттай байгуулалт тогтоох байхаа гэж бодож байна. Ийм яриа болсон уу? Болсон. Энийхээ төлөө улсын их хурлын даргын инх хурд огцох ёстой. Газрын 8-ачнаар дууддаг. Газрын 8 хийжсэн нь бас үнэ. Энийхээ төлөө би огцроо гэж хэлж байгаа. За дараагийнх нь хууль зүйн сайд нямдорж бас энэ бичлэг үний юм а гэж хүлээн зөвшөөрсөн байд. 60 тэрбумын хэргийг хаацаалдаг болсон хууль зүйн дотоод хэргийн сайд нэмдорж хүлээн зөвшөөрлөө. Энэ 60 тэрбумын албалмад яриач нь Сандуганбаатар хоёр ярьсан юм. Тэр яриаг тэр дурдсал өвчин бичиж авсан юм. Тэрийг инх болтод танилцуулсан юм. Инх болт сонсоод тодруулах гэж асуусан юм нэ. Эрхээвш инх болтын дуу бид тань шүү дээ. Нэг. Хоёрдугаарт наад юм чинь 16 оны сонгуулийг дуусгасан. 3 хоног парилжид байсан бид. Энэ хөрөлсөхийн нарын өрөөнд сандууга холдуулаа. Юм дууслаа шүү гэж хэлээ сууж хахад санд орж ирэхэд чи яваад өгөө гэж хэлээд би суужсэн юм аа.
Тэр үед нэг жаахан аз төшөж хэн сайхан бэлэг алдаа гаргаагүй бол ямар ч дүн гарах тийм торгон нэрэн дээр энэ явдал болсон. За тэрний дараа нь Монгол Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга Амар Баясгалан бас 60 тэрбум бүжлэг үнэн гэж үлэмжширсэн байт. За нэг ёсондоо Монгол төрийн хууль зүйн сайд Ардын намын бүхэлдээ 2 удирдлага үлэмжшөрнө гэдэг бол энэ 60 тэрбум эсгийн төрийн ерхий хууль бусаар авсан юм а гэдэг баталгаа. 60 тэрбумын хэргийг хаацалдаг байсан Монгол Ардын намын ерөнхий нэрийн бичгийн дарга Амар Баясгалан хүлээн зөвшөөрлөө. гэсэн ихтгэл өмчлөлтөд явж ирсэн. Харамсалтай нь саяхан болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр одоо энд холбогдсон сандуу намын удирдах зөвлөлийн шүнийсэл иргэдийн төлөөлөгчд урлагийн дарга энэ бичлэг нь бодиттой болсон юм а гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас би бол одоо энэ дээр эвлүүлэг бишээс байсан юм байна гэдэг энэ ихтгэл өмчлөлийг бол авсан. Хэрвээ яг энүүгээр бид үзэх юм бол улс төрийн намын тухай хуулиар төрийн ерхийг хууль бусаар авсан учраас Монгол Ардын нам татан богдох бүрэн үндэстэй байхгүй. Бүрэн үндэстэй болж байгаа. Тэгэхээр энэ намыг одоо татан богдох асуудлыг үнэхээр одоо мигийн инх болтон ч хүрэл сүхэн ч оюун ертөнц тавих хэрэгтэй. Шудраг үнний төлөө явж байгаа хүн бол манай нам ийм төрийн ерхийг хууль бусаар авах орлого хийсэн учраас бид татан богдох хэрэгтэй маа гэдэг үг хэлэх хэрэгтэй байхгүй. Хийлэхгүй 60 тэрбум гэдэг юм а ганцхан инх болдоо наана гэж байгаа ажил нь юу гэсэн үг вэ? Бид нэр ард түмний дунд Ардын намын нэр хүнд унчлаа. Унах нь тодорхой болчлоо. Тэгэхээр яах вэ? 60 тэрбум гэдэг имийг инх болд гэдэг хүнд наагаад инх болдыг золиосонд явуулъя. Тэгээд сонгуулиас өмнө инх болдыг зайлуулж 60 тэрбумыг үүрүүлж явуучаад сонгуулийн 20 оны сонгуулийн ард дээр бид хэд цэвэрссэн Ардын нам байна. Бид одоо шудраг үнний төлөө явж байгаа Ардын нам байна гэж хэлэх гээд байна шүү дээ. 16 оны Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр бол иргэдээ ядуурлаас гаргаж эх орноо өрнөөс салгаж доктортой төр энтергээд хэлсэн. Энэ амлалтын нэг ч юмдаа хүрээгүй. Юу ч чадаагүй. Тэгэхээр амлалтандаа хэрэгжүүлж чадаагүй бензиний үн нэмсэн, долларын үн нэмсэн, улсаа улам их хөрөнд оруулсан Ардын нам одоо 20 оны сонгуульд орох нүүргүй болсон байхгүй. Ард түмэн сонгуул болох юм бол Ардын намыг илгээр нь хөвтөд унах гээд метийн үед идэв. Тэгэхээр хөрөлсөх оюун эрдэнэ энэ төр хурамч их орончийн дүр бүтээж гарч ирж байгаа юм. Энэ яг нөгөө гэгэрсэн еврейчдийн протокол гэдэг зохиолын дагуу. За ингээд шудраг ёс гэсэн имийг яриад гарч ирээд инх болд гэдэг хүндээ бүх бузар улаагаа өрүүлд нэг ингээд золиосонд явуулаад үлдсэн хідэн 20 онд ард түмний тархийг ахиж угааж Монгол төрийн эрхийг ахиж авах гэж байгаа ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл манай ард түмэн олон жил манангаас салъя гэж утсан шүү дээ. Манан гэдэг чинь юу юм? Ардсан Монгол Ардын нам ардсан намыг хэлээд байгаа. Ардын нам дотор ганцхан мие шиг муу хүн байхгүй байхгүй. Мянга байгаа. Оюун эрдэнэ шиг хүрэл зүг шиг урваач улсууд мянгаараа байгаа байхгүй. Тэгэхээр энийг намаар нь системээр нь солих асуудлыг л бид олон жил ярьсан шүү дээ. Ардын намыг болиулъя, унахыг гэж. Одоо яг энэ цаг үед бол Ардын нам унах тийм алтан цаг үе ирээд байгаа байхгүй. Тэгээд энэ унах гэж байгаа Ардын нам живээд ингээд дуусч яхад нь бид нэр оюун эрдэнэтэй нийлээд Ардын намыг нөгөө их орно гэж ярьдаг болсооч аврах гэж зүтгээд байна шүү дээ. Нэг намын хоёр фракцийн зодоо эрх мэдлийн хоорондын зодоо явж байхад дунд нь ороод оюун эрдэнэ шудраг үнний төлөө явж байна гэд Сүхбаатарын талбай дээр оюун эрдэнэ дагаж очиод жагсаад эцсийн дүндээ 20 оны Ардын намын шоуг бид хийлцэж өгöd байгаа байхгүй. Энд өнөөдөр ард түмний төлөө явж байгаа нэг ч юм байхгүй байж байгаамаа. Нэг ч юм байхгүй. Энийг л бид маш тодорхой ойлгож харах хэрэгтэй гэдэг зүйлийг л хэлээд байгаа. Одоо жишээ нь Манангийн засгийн газар гэж Эрдэнэтийн засгийн газар хэлж ирсэн тийм ээ. За тэгвэл сая хөрөлсөхийн засгийн газрыг гарч ирж байхад 60 тэрбумын бүлгээс нөгөө шахааны улсуудаа оруулж ирж байна гэдэг асуудал тавьж ирсэн. Одоо чи сэтгүүлч хүн мэдж байгаа. За тэр үед инх төвшин гээд одоо шадар сайд инх төвшингээс хуу гэхэд инх төвшин үгүй гэд уурлаа явжсэн байхгүй. Би болохгүй гэд. Би тийм шадар сайд байд гэж юм бодсон байхгүй. Энэ засгийн газарт би орохгүй гэдэг аль хэдийн маргааш нь би хэлсэн. Тэгж юм руу давч явдаг юм биш. Инх төвшин ингэж хэлжсэн хүн өнөөдөр шадар сайд хийж байгаа биз? Гэтэл энэ хүнийг мигийн инх болдын талаас орж ийн гэж хэлсэн. Гэтэл сая ерөнхий сайдыг унгах асуудал дээр инх төвшин аль талд нь зогссон бэ? Хүрэл сүхийг хамгаалж байгаа талд зогсож байгаа. Уг нь бол миег хамгаалах хэрэгтэй байсан юм. Бүлэглэл тэр фракц хамгаалаад.
Гэтэл хүрэл сүхийг хамгаалсан. Тэгэнгүүт эндээс нэг тодорхой юм харагдаж байгаа юм. Монголд эрх мэдлийн төлөөх зодоонд л найс нөхөр гэдэг нөхөрлөл бий болцсон байхгүй. Бусдаар энэ эрх мэдэлтэй газар болгонд нөхөрлөл бий болоод байгаа. Одоо хоёулаа эргээд ингээд тод санах юм бол 2000 оноос 2008 оны хооронд Монголд инх хоёрын дарангуйлал явж ирсэн шүү дээ. Инх хоёртай найз биш хүн бол шоронд ордог, ингэдэг ерөөсөө инх хоёртай найз бол шоронгоос гардаг. Бүр энэ шүүх засаглал бүр уландаал тоглолаа, муулдлаа, шүүх засаглал инх хоёрт үйлчилж яана гэж яваад байсан. Эргээгээд явсаар байгаад инх хоёрыг 2009 онд дунаад ерөнхийлөгчийн сонгуульд дунаад дараа нь ингээд шоронд орохлоор инх хоёр нь би хонгилд орчлоо гэж байгаа байхгүй юу. Намайг живүүлж байна, намайг алж байна гэд. Тэгэнгүүт инх хоёрыг авилгын загламаас эцэг дуудаад хуулийн хариуцлага хүлээх гэр инх хоёр би шудраг усын юмд орчлоо гэж орилж байгаа байхгүй. Уг нь бол өмнө авилгын загламаас эцэг инх хоёр чинь ингэсэн тэгсэн гэхээр шоронд орох хэвээр хүн зүүн эсрэг мөн биз. Ингээ Монголд хариуцлага тооцогдохгүй заваа юм яваад байгаа. За одоо энэ хүрэл сүхийн засгийн газар дотор байгаа улсуудыг та ажиглаад хараарай. Гадаад харилцааны сайд Зогтбаатар гэж хүн бий. Энийг офшор бүмсэд данстай гэдэг мэдээллийг нь захим хэрэгслүүд болон одоо Монгол ичдий телевизээр Зогтбаатар, Сүхбаатарын Батболд гэдэг оюу толгойн гэрээ хийжсэн Сүхбаатарын Батболд хоёрыг офшор бүс данстай гэдгийг зарласан бүр нэвтрүүлэг явж ирсэн. Олон улсын ерөн сурвалжлах холбоо Монгол улсаас нэг компанийг энэхүү офшор данстай холбогдолтой байсан талаар мэдээллийг бидэнд ирүүллээ. Тэгэхээр Batu Mining Limited хэмээх энэхүү компанийг бид өнөөдөр Монголд анх удаага зарлж байна. Харин энэхүү компанитай холбоотой Монгол улсын дөрвөн мэдээллийг өнөөдөр бид зарлах болно. Манай телевизэд ирүүлсэн мэдээллийг одоо та бүхэнд хүргэе. Энэхүү Панамын мэдээлэл ил гарснаас хойш улс төрч болон олон нийтийн албан тушаалах ашигтай хүмүүсийн мөнгө офшор дансанд байх нь ёс зөв үү гэдэг асуулт гарч ирээд маш их шуугиан дагуулж байгаа. Тэгвэл олон нийтийн алба хашиж байсан Монгол улсын хоёр иргэн нэрлэгдсэн байна. Энэ хүмүүсийн нэрийг одоо хэлье. Дамдны Цогтбаатар. Тухайн үед санхүүгийн баримтууд шилжүүлэг хийж байхад Дамдны Цогтбаатар буюу Дээд Цогтбаатар нь Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын орон тооны зөвлөх байсан байна. Дараагийн хүн бол Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболд энэхүү Batu Mining компанитай холбогдсон мэдээлэл гарч ирлээ. Ингэжсэн. Гэтэл бид нар чинь офшортой тэмцэнэ гэдэг байна шүү дээ. Гэтэл гадаад харилцааны сайдын одоо хүрэл сүхийн засгийн газрын гадаад харилцааны сайдыг офшор бүс данстай хүн хийгээ явж штэ. Тэг яаж офшортой тэмцэх гэж байгаа. Бид ингээд ийм худлаа үнэн дүр зургууд харагдаж байгаа байхгүй юу? Худлаа дүр зураг. Нөгөө шудраг гэснэ. Гэтэл одоо ингээд энэ шудраг бусын тэмцэлд багш нар оролцсон гинэ. Багш нарыг уриалж байна. Гэтэл хоёулын эрүүлэр харъя да. Багш нар цалингаа нэмүүлээгээд гудамжинд жагсаж байхад Сүхбаатарын талбаар зогсож байхад нэмүүлэхгүй гэдэг шийдвэрийг аль засгийн газар гаргасан юм? Хүрэл сүхийн засгийн газар гаргасан байхгүй юу? Боломж нөхцөл байдаг гэсэн бол бүгдээрээ өгчмөр байна. Багшныхаа залиг нэмчмээр байна. 50% биш 100% ч гэсэн нэмчмээр байна. Тийм боломж нөхцөл байхгүй шүү дээ. Байхгүй. Байлгыгээд бодсон ч байхгүй. Жидүүгийн хулгаагаар зөвхөн хөдөө аж ахуй яам дээр ихэд 54 тэрбум төгрөгийг танай хүрэл сүхийн засгийн газрын гишүүд авсан байх юм. Үнэхээр мөнгө байхгүй байсан уу? Эмчнэр цалингаа нэмүүлээгээд үсээн хусуулаад зогсож байхад цалин нэмүүлэхгүй гэсэн засгийн газар нь хүрэл сүхийн засгийн газар гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэгээ яагаад өөрсдийнх нь цалин нэмээгүй, өөрсдийнх нь асуудлыг шийдээгүй хүрэл сүхийг өнөөдөр багш нар хамгаалах гээд яваад байна. Энэ толгойлт нөгөө багш нарын хөдөлгөөнийг толгойлж ирсэн нөхдөд яагаад хамгаалах гэж ингэж оролдоод байна. Энэ бүхний чинь цаана асар том тарих угаалт, асар том мөнгөний бүлэглэл яваад байна. Энд өнөөдөр Монгол ард түмний төлөө явж байгаа нэг ч юм байхгүй. Тэгэхээр хэрвээ бид энэ харж байгаа юм. Инх болттойгоо хүрэл сүхтэйгээ эднэрийн зодоо ингээд нам доторх зодооны ард түмний ингээ хаячих л да. Эднэр 20 онд хүрэх юм бол илгээрэн гівтэд ардын нам унаад хүрэл сүхэн ч ирэх мэдлгүй, мигийн инх болтон ч ирэх мэдлгүй болно шүү дээ. Тэр цагт нь ард түмэн бүгдэнд нь хариуцлага тооцсон л. Ингээ хариуцлага тооцох алтан цаг үе ирээд байхад хариуцлагаас цугтах арга зам руу бид энэ хэдийг одоо туслаа яваад байгаа нь надад гайхалтай санаа төрөөд, гайхалтай бодол төрөөд байна. Энэ ямар эх орон чинь ийм буруу юм хийгээ яваад байна гэж. Тэгэхээр үнэн гэдэг бол ийм юм харагдаж байгаа маа.
Тэгэхээр 2016 онд Үнэнбаа Зүү нам за яг энэ шудрагны төлөө тэмцэж эхэлсэн. За энэ үед өнөөдөр яг энэ асуудал ягаас хөгжсөнгүй. Та хэд ярьж ирсэн үү? За яг үнэ. 2016 онд бид нэр Ардын нам 65 суудлаа авчаад бүгд баяртайгаар Мэгийн инх болдыгоо улсын их хурлын дарагт аз жаргалтайгаар улсын их хурлын дарагт залж яхад урсгал сөрөөд манан гүгүү хийнэ. Энэ Ардын нам бол Монголын төлөө ажиллах хүн тодорхой гэд энэ Үнэнбаа Зүү намыг байгуулж ирсэн. Ард түмнийхээ 27 жилийн хугацаанд энэ хоёр намд өгсөн санал дүгнэлтэд нийслэлийн үндсэндээ бид энийг байгуулсан, энэ намыг байгуулад ингээ манан гүгүү хийнэ гэд явж ирсэн байхгүй. Тэгээ тэр үед бид нар энэ Мэгийн инх болдын энэ болохгүй байгаа хөрс үхийн үнэнгийг бид нар хилээд тэр үед тэмцээн явжлаа. Тэр үед яг ингээд тэмцээн явж байхад бүр инх болдынхаа их хурлын дарга залцаа дараагийн ерөнхийлөгч болох гээд нөгөө оюун эрдэнчин явуугийн цэцэрлэг төрөлн дотор даргаа гэж бэлдагдаа суужлаа шүү дээ. Бид нарыг тэмцээн явж байхад. Таныг бол одоо их тийм дарга байгаад байна. Ерөөсөө одоо яг бидний хувьд ингээд хамт ажилладаг хүмүүсийн хувьд бол уул нь ингээд ярьж байгаа юм. Уулнаа их бол дарагчиж бас хөгжилтэй янз бүрийн л байдаг гэх тэгэхээр гээ одоо тэгэл нэг тийм дарга харагдаад байна гэл ингээд. Мөн бид нарыг яг ингээд энэ болохгүй, энэ хүнийг гаргаж болохгүй гэд ингээд тэмцээж шудраг үннийг хилээ явж байхад хөрөлсөх Эрдэнэ нутгийн засгийн газрын шадар сайд хийж байхдаа инх болдыгоо алтан чиж мөнгөн бүхстэй бишээ миний найз гэдэг магтаад сонсчлаа. Би нөхрийг алтан цэжтэй мөнгөн бүхстэй бурхан багштай адилхан төгс төгөлдөр хүн гэж хэлэхгүй. Хүн болсон хойно алдаа оноо хүнд байж л байдаг. Хамгийн гол нь инх бол дарга гаргасан гадаагаа засаж чаддаг. Аливаа зүйл авахгүйхийн ухаанаар хандаж чаддаг ийм л эр хүн. Өнөөдрийн өндөр албан тушаалд хүрэх гэж энэ хүн хүүхэд ахуй цагаасаа хөдөлмөрж, хүчин зүтгэж, ажиллаж, сэтгэлийн тэнхээ гаргаж ирсэн энэ залуучуудын хэлдгээр хэн нэгэн хүн энэ хүнийг гараас нь хөтлөө ч юм уу дэвтэн суулгаад 9 давхарт буулгачаагүй. Улс төрийн энэ хүнд шатыг шат чатаар нь алхаж, ахиж, дэвшиж ирсэн ийм эрхөн гэж би бодож явдаг. Хөрөлсөх яг ингэж ярьжсэн хүмүүс. За тэгвэл энэний ард дээр хууль зүйн сайд нямд орж бас инх болдыг ерөнхийлөгч болгоё гэж магтаа сонсчлаа. Томголог тамир гэж кино байдаг. Мундаг кино те. Жил болгоны наадмаар гардаг. Урлагт шидэвэр гэж орсууд ярьд юм л да. Сор үтэл. Зохиол талаас ч кино талаас ч. Тэнд урдн өмдөг дэр байдаг. Нэг ноёнуудад ирээд элднэ. Нэг төрөнгийн ирээд тахар удирч. Бадарч тахар. Нэг гихтэй заажиг ирээд байдаг. Тэр ардын гихчин чимд усын тоглосон нэг дэр байдаг. Би энэ бүрэн дэвшигтэй холбож удаад байгаа байхгүй дотроо. Энийг бол тэр хахтар нэг элднэ шимэгийн нөхөр. Энэ борцсон гөрч газаскаж тэгээд гэрэ мартчихад өдөршөнгөө яваад байдаг. Ноён үлдээд таашаахгүй. Гэтэл одоогоос энэ үйл явдал чинь нэг жил 5 сарын өмнөх юм байхгүй юу? Жил 5-6 сарын өмнө инх болд хамгийн сайн хүнээ гэж бидний тархийг угааж явж исэн улсууд өнөөдөр яагаад инх болдыгаа хамгийн муу хүн гэж хэлэхэд хүрвэ? Энэ чинь нөгөө олсон олзоон булаацалтж байгаа байхгүй юу? Уг нь инх болд дээш яваад ерөнхийлөгч болсон бол энэ хэдий хувааж идэх юм тань ахиж эргэж ирээд ноцолдохгүй байсан байхгүй. Тэгсэн чинь дээшээ явж ир чадаагүй эргээд ирэнгүүт нөгөө хуучин дээр ирэнгүүт одоо нөгөө идүүрэнд байгаа хоолон булаацалж байгаа нохоо шиг гар гэж хоорондоо тэмцэж байгаа байхгүй. Тэгээ энэ тэмцлээ эднэр юу гэж хэлсэн гэхээр нэг нь төрүүлээ шудраг ёсгоо орилчихгүй юу. Энэнд л бид итгэж хурдчаад байгаа. Тэгэхээр ийм ардын намын зодон болж исэн юм аа. Тэгээ ийм имийг бид үгүй хийнэ гэд бид 16 оноос өксүүлээд энэ намыг байгуулад ингээд энэ ард түмэн өөрөө оролцох хэрэгтэй байна. Анхан шатнаас нь манай энэ ерөөсөө манан гэдэг юм чинь доотлын гар хөлн суманд байна. Хороонд байна. Тэр хороо сум дүүрэгт байгаа улсууд өөрчлөё. Бид нар бүр маш тодорхой хэлж байна. Сүхбаатарын талбай дээр том чагсаал болоод их орон өөрчлөгднө гэхээс илүү сумынхаа төвд байгаа өөрийнхөө дэргэд байгаа манангийн бүлэглэлийг салгаад өгөөч гэж. Ерөөсөө дэрэгдэн байгаа ардсан нам ардын нам гэж явдаг хүн болиуд бол Монгол сайхан болох юм байна гэдэг үзэл санааг бид хилээд энэ мананг устгах гэж тэмцэж илаа. Бид нэр тууштай явсан байгаас
Бид нарыг ингээд тууштай явж явах хооронд даргаа гэж долоож явсан нөхөр нэг өдөр долоож ашиг олцоод нөгөө өдөр нөгөөдгөө муулаад ашиг олгоо явж байхыг шудраг ёс гэж хэлдэг юм. Өнөөдөр бид хэд яагаад энэ улсуудаас илүү чанга шудраг үннийхээ тухай хэлж чадахгүй нэхэр бидэнд мөнгө байхгүй байна. Хэвлэл мэдээлэлээр бүх телевизээр ордог мөнгө нь байхгүйсээр бидний дуу бүдгэрээд. Буруу аргаар мөнгөжс гисэн улсууд мөнгөтэй учраас тэд буруу аргын мөнгөөрөө бүх хэвлэл мэдээллийг худалдаад шудраг ёс гэх үгийг илүү чанга хэлж чадаад байна. Тэгээд сошиал ертөнцид тарих угаалтыг хийгээд байгаа юм. Бид өнөөдөр энэ Үнэнбаа Зөв намыг хийж дэвшүүлж зорж энэ ард түмний бүтэн 2 жил нэгдэж явсан энэ нэгдэл хамгаас илүү үнэтэй байхгүй юу? Энэ бол Манангаас салъя, Монголоо хөгжүүлэе гэдэг энэ зорилт бидний зүрхэнд цохилж явж ирсэн. Тэгэхээр энэ тухай бид өнөөдөр ярихгүй бол болохгүй. Дээрээс нь одоо энэ бүрдээд байгаа энэ шудраг үнний төлөө эгээ яваад байгаа хүмүүс дотор дандаа шудраг бус улсууд байж байгаа. Одоо нөгөө маш бидний мэддэг энгийн жидүүгийн хулгай. Хоёлаа дээр хоёлаа ярьж ирсэн шүү дээ. Жидүүгийн хулгайн тухай. Үнэнбаа Зөв нам мэдэгдэл 2018 оны 11-р сарын 5 жидүүгийн асуудлаар авилагчид айж байна. Ард олон сэрж байна. Хүн сүдэ аж ахуйн сайд Бацэрг сайд жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл олгохдоо намын даалгавар мапын бүлгийнхээ гуйлд дарамтан дор шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Бацэрг сайд уучлалт гуйгаад асуудал дуусахгүй. Өнөөдөр Монголд хууль дүрм журм байгаа бол энэний дагуу торныхаа цаана суух хүртэл арга хэмжээг авах ёстой. Монголын ард түмэн ярьж байна. 10 тэрбумыг хулгайлсан улсууд нь улсын их хурлд сууж байна. 10,000 төгрөг хулгайлсан улсууд шоронд орж байна гэж. Үнэхээр өнөөдөр уучлалт гуйгаад асуудал цэг тавьдаг соёл тогтох юм бол утасны хулгай хийсэн хүн хүртэл уучлалт гуйжгаад өнөөдөр зөвхөн шоронгоос суллаа. Бүх хууль бүх хүнд дэвшүүлжлэх ёстой. Монгол улсын ерөнхий сайд ухнаагийн хүрэлцэх, Монгол ардын намын дарга ухнаагийн хүрэлцэх та. Ард түмнийхэн төлөө би амиан өхөөс буцахгүй. Шудраг ёсны сэлэм эргүүлнэ гэж хэлсэн. Өнөөдөр таны гарснаас хойш шудраг ёсны сэлэм гэхээс илүү шунлын сэлэм Монголын төрд эргэлдэж байна. Таны журмын нөхөд, Жаданбаагийн инх хоёр, Янгуугийн Содбаатар гэх мэтчлэн улсуудчин жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс 3-аас 2 жил дараалан зээл авсан байх юм. Энэ улстай хариуцлага тооцох уу? Одоо эргүүлэн татах асуудлыг та оруулж ирж чадах уу? Бид энэ асуудлыг хөндөж байгаа. Үнэнбаа Зөв нам бол бид гарсан цагаасаа Монголд хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлье гэж. Хөгжлийг бүтээе гэж. Хэлсэн Монголын ард түмэнчин ерөнхий сайдаа таныг нэг үгээр тодорхойлж байна. Монгол улсын ерөнхий сайд ухнаагийн хүрэлцэх бол бардам ам шалтан гуй юмаа гэж. Үнэхээр та бардам ам шалтан гуй биш. Ард түмнийхээ өмнө амласнаа хэрэгжүүлэх гэдэг бол төрийн ордон дотор 6 өлгүүлсэн ерөнхий сайд байх гаагүй бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс зээл авсан улсын их хурлын нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах асуудлыг хөндөх ёстой. Хэрвээ чадахгүй бол та хариуцлага хүлээ. Ард иргэдчин бензиний үн нэмэгдлээ. Амьдралд зовлон үүслээ гэж таны төрийн ордны чинь тойроод жагсаж байна. Харин та тойрон хүрээлэгчтэйгээ нөгөө л нэг мапын бүлэглэлийн системээр асуудлаа ярьж байна. Ийм учраас Үнэнбаа Зөв намын зүгээс та бүхэнд хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл авсан, АСЕАН-аас ловер хийсэн, бондын мөнгийг эдсэн бүх улсуудыг шоронд хийж хариуцлага тооцохыг Үнэнбаа Зөв намын зүгээс шаардаж байна. Энийг ард түмнийхээ нэрийн өмнөөс шаардаж байна гэдгээ ахин дахин хэлье. Та бардам ам шалтан гуй биш юм бол хариуцлагын сэлмээ эргүүл. За тэгэхээр сүүлийн үед жидүүгээс зээл авсан улсын хурлын гишүүдээ сайд дарга нэрээ асуудал ихээхэн шууган тарилаа. Энэ өнөөдөр Монгол улсад ямар хор оршиг авчрах вэ? Хэрв энэ зээл жирийн нэгэн иргэндээ очисон бол ямар боломжийг өнөөдөр бий болох байсан болов? Энэ бол олон хүн хэлж байна л да. Жидүүгийн зээл бол иргэдийн боломжийг хулгайсан үйл явдал юм а гэж. Тэгэхээр иргэд маань бол зарим нэг учир утгыг яг нарийн нанд бүр цаа ойлгож харахгүй байх шиг харагдаад байгаа.
Зүгээр одоо Цодбаатар гишүүнийг хэлж байгаагаар бол би бол хууль зөрчөөгүй. Монгол улсын мөрдөж байгаа хуулийг зөрчөөгүй. Тийм учраас би зөрчөөгүй гэсэн би сайдаа ажиллаа өгч байна гэж. 2007 онд байсан хуулийг нь бол эдгээр энийг үржлээд аваа хийцэн байна. Эрх мэдлээ ашиглана гэдэг заалтыг эрүүгийн хөлөндөөс нь аваа хийцэн. Тэгэхээр одоо бол хууль зөрчөөг болж байгаа. Хууль зөрчөөгүйгээд ёс зүй талаас нь ингээ харангууд юу хийж байгаа гэхээр хөдөө аж ахуйн яам Цодбаатар гишүүн нөгөө өгсөн жидүүгийн зээл дээр эрүүл мэндийн эмнэлэг барьсан байна л да. Хөдөө аж ахуйн яам эрүүл мэндийн эмнэлэг барих зээл олох уу? 3% хүүтэй. Хөдөө аж ахуйн яам гэдэг чинь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн мал аж ахуйн гаралтай ямиг дэмждэг газар шүү дээ. Зориултын бусаар ашиглаж байгаа үстэй. Гэтэл өнөөдөр ийм юм илсэж байгаа. За зөвхөн эндээс бүр хоёулаа энгийнчлээ харах юм бол суманд 3,000 5,000 хүн амтай суманд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл гэж хэдэн төгрөгийн зээл очиж гин гэж 20 сая төгрөг өгч шин. 3,000 хүн амтай суманд 20 сая төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлийн зээл. Нөгөөдхийн иргэнд өгөхдөө 1 2 сая 3 сая гэж хуваагаад өгч байна. Гэтэл нийтдээ 14 гишүү одоогийн байдлаар 950,000 гэсэн 50 сая гэсэн яг нэг стандартаар 14 гишүүн зээл авсан зогсож байна. Гэтэл энэний цаана ямар ч одоо би хууль зөрчөөгүй би ёс зүй зөрчөөгүйг хэлээ зогсож байгаа ичмэр биш гэж юу. Тэгвэл эргүүлээд хоёулаа бүр нэг бодтой юм дээр харъя л да. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс болж одоо нарийн борцогны цех байгуулсан хүн дампуурч байгаа. Яагаад жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс дампуурах гэж? Тэр хүн жидүүгээс зээл аваагүй. Оронд нь яасан? Үйлдвэрлэлээ явахын тулд банкнаас 300 сая төгрөгийн зээл авсан гэдэг нэг ийм баримтыг тавьж байгаа. За жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэнэ гэд борцогны цех байгуулалтыг 300 сая төгрөгийн зээлийг нэг иргэн банкнаас авсан. За банкны хүү бол 21.6% хүүтэй. 6% хүүтэй. За ингээд найруулагч дэлгэсэн дээр өгж байгаа. За 1 сард төлөх хэмжээг нь энэ хүнийхийг нь банкны графикаар нь 5 жилийн хугацаатай авна гэж бодоод 1 сард төлөх хэмжээ бол 8 сая 214 мянган төгрөгийн хэмжээтэй төлнө 1 сард банкнаас авсан. За энэ мөнгөнийх нь хүн 5 сая 498 мянган төгрөг. 1 сарын хүн. За 5 жилийн дараа энэ хүн 300 сая төгрөгөө 493 сая төгрөг болгож төлнө. Ийм учраас энэ банкнаас зээл авсан иргэн нэг талхаан 1000 төгрөгөөр гарвал энэ өртөг энэ зээлийн төлөөд өөрөө нэг дээрээс нь жоохон ашигтай ажиллах боломжтой байхгүй. 1000 төгрөгөөр. Гэтэл энэ нөхрийг 1000 төгрөгөөр бизнес далахыг дахаар нь хажууд нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас нөгөө дарагт ойлгож байгаа нэг нөхөр 3% хүүтэй зээл авчихсан. За тэр нөхөр дэрэгдэн яг ижилхэн далхны цех байгуулангууд энэ хүн дампуурна. Яагаад гэж? 300 сая төгрөгийн жижиг дунд үйлдвэрлэлээс 3% хүүтэй зээл авангууд сард төлөх хэмжээ 5 сая 311 мянган төгрөг сард төлнө. Энэ хүн сард төлнө. Гэхдээ энэний хүнд нь 611 мянган төгрөг төлнө. Нөгөө хүн болохоор банкнаас зээл авсан хүн яаж ийсэн? Хүнд нь 5 сая 498 мянган төгрөг хүнд нь өгч ийсэн бол жидүүгээс зээл авсан хүн 611 мянган төгрөгийн хүү өгнө шүү дээ. Гэтэл банкнаас зээл авсан хүн 5 сая 498 мянган төгрөгийн хүү төлж ийсэн бол жидүүгээс зээл авсан хүн сар төлөх мөнгө нь тэгтээ сард нь төлдөг юм л да жидүүгийн зээл. Хэрвээ төлж яах гэж тооцвол 5 сая 311 мянган төгрөг төлнө гэж боддоо. 5 жилийн хугацаанд 45 сая төгрөгийг хүү төлнө. Нөгөө хүн 193 сая төгрөгийг хүү төлнө. Ийм боломжтой зээл авцсан учраас нөгөө хүн 1000 төгрөгөөр би талах хийж илээ гэхэд жидүүгээс зээл авсан занга талхаа 900 төгрөгөөр зарч эхэлж байгаа байхгүй. Тэгвэл намайг илүү яална. Чи 900 төгрөгөөр талхаан зараад эхлэхгүй иргэд баярлнаа та. Өө энэ зангаа чи харин талхаан хямдруулчих. Энэ муу Одхон Баатар чинь шулаач байсан байна. Яг ингэж бодно. Ингээд чи 900 төгрөгийн далахыг ард иргэд аваад эхлэхгүй миний 1000 төгрөгийн далахыг хэн ч авахгүй. Би хэрвээ 1000 төгрөгийнхөө далахыг 900 төгрөг болгох юм бол энэ зээлийн төлж чадахгүй дампуурна. 1000 төгрөг хിവэрэн зараад авах юм бол би бас дампуурна.
Энэ жидүүгээс болоод олон иргэн ингэж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэе гэд байдаг юм банкны барьцаанд тавьсан хүмүүс дампуурхад хүрч байгаа маа. Ерөөсөө л энгийнчлэн энэ. Тэгээд Монгол улсад ерөнхийдөө бол үйлдвэрлэл хөгжихгүй юм шүү дээ. Хэдэн сая дарааных нь үйлдвэрлэл хөгжөөд идэг. Жирэнгийн иргэдийнх нь дампуураад байдаг. Тий, тэгэнгүүт одоо эндээс чинь болоод 21.6% хүүтэй 300 сая төгрөгийн зээл авсан иргэн маань дампуураад ирэнгүүтээ юу гэж утсан? Би ерөөсөө шударгаар бизнес хийнэ гэж бүтэхгүй юм байна. Боли. Би ерөөсөө энэ ардсан нам ардны намын аль нэг даргын долоож дагаж гүйж хагаад тэгээд нэг эрх мэдэлд хүрээд нэг ийм хэмжээний зээл авах юм бол энэ бизнесээ хэрэгжүүлэх ёстой байна гэд нөгөө нэг намын дагаад гүйдэг юм чинь бий болж гэлж байгаа байхгүй. Ахаад юу болсон? Суманд ч ялгаа байхгүй. Одоо ингээд нэг өвөл малчид нөгөө нам дагаж явсан малчин 5 шуудаа хэвийг үнгүй өгчөж байгаа хгүй цуднаар. Шударгаараа нам дагахгүй явсан иргэнд 5 шуудаа хэвийг ирэхгүй. Нөгөө хүн 5 шуудаа хэвийг авахын тулд 2 хоног зарах болчиход байгаа хгүй. Энийг хараад иргэд юу гэж утсан? 5 шуудаа хэвийг үнгүй ядаж авдаг болохын тулд нам дагаж гүгээд байгаа хгүй. Энэ хоёр арлсан нам ардын нам чи иргэдийг ингэж санхүүгээр нь бариад ийм боомлсон үйл ажиллагаагаар ийм мапцсан системээр өөрсдийнхөө хүчийг зузаатгаад байгаа. Энэ жидүүгийн цаана нөгөө нэг бузар булаа бүх юм чи явж байгаа. Тэгээ одоо ингээд ард түмнээс ловер хийцэн хүн чинь сонгуулаар мөнгөө цацаад авичаад ард түмний саналыг худалдаад авнаа. Ердөө л. Ерөөсөө энэ жидүү ганц энэ биш. Одоо энээс цаашаа дамжуулаад нөгөө уул уурхай гарын үсгээр баяжцсан сул мөнгө ороод ирсэн ирг нөхдүүд энэ олигархууд чинь мөнгөө юунд зарцуулах вэ гэж. Одоо нэг өдөр сумын дэлгүүр ажиллуулж байгаа одоо сумандаа дэлгүүр ажиллуулж байгаа би дэлгүүрээ ажиллуулад амьдрал боломж юм байна. Би асуудалгүй амьдрч чинь төр надад ямар хамаатай юм бэ? Улс төр надад хамаагүй гэж бодож байгаа. Гэтэл тэр иргэдий чинь нэг өдөр сумын дэлгүүрийн стандарт гэж батлаад тэгээд нэг стандарт нь тийм байх ёстой гэд суманд хизээч тийм стандартын нийцэг дэлгүүр гарч ирэхгүй. Тэгэнгүүт нөгөө мөнгөтэй болсон сул мөнгө гарын үсгээр хичнээн тэр бомыг олоод уул уурхайг зараад хичнээн мөнгөтэй болсон иргэд яг стандартын дагуу суманд дэлгүүр барьж байгаа байхгүй. Тансаг гой дэлгүүр. Иргэд маань яг энэ их гой дэлгүүр байна гэд нөгөө дэлгүүрт үйлчлүүлнэ. Нөгөө сумын чин ард түмний байсан нөгөө дэлгүүрийг хинч үйлчлүүлэхгүй. Нөгөө хэд дампуурна. Одоо энэ хулгай ловерчи яваад иргэдийн бүх бизнесийг дээрэмдэхэд хүрч байгаа. Энэ улсууд ч удам судраараа ингэж дээрэм хийж байгаа байхгүй. Одоо бид нэр сая одоо түрүү 8 сард яваад ирсэн. Замын үүдийн жолооч нарыг яг тэгж байгаа байхгүй. 69-ны жолооч нар бохир замаа үйлчлэх юм уу та нар шууд бол оронд нь яах юм? Тендерийн машин оруулах. Манай намын бодлого өөрөө юу гэж явж байгаа юм гэхээр 69-ны жолооч нартайгаа уулзаад 69 стандартад нийцэхгүй байна. Одоо та бүхэн ийм хэмжээний ийм машин авах хэрэгтэй байна. Энийг та бүхэн зээлээр ингэж олгоё. Та бүхэн аваад энийг төлөөд үйлчлэгийг ингэж сайжруулахыг бол нэг хоногийн дотор маргаж бүх 69 жил дотор машинаа солиход бэлэн байж. Гэтэл та нар болохгүй би машин оруулна гэдэг энэ ловроос болж иргэдийн оронд тэмцэл үүсдэг. Энэ мэтчлэн ингээд энэ одоо энэ Монголын төрийг удирж байгаа энэ хоёр намын бүлэг чи ийм дээрмийг ард иргэдээс хийж эхэлж байгаа маа. Тэгэхээр энэ жидүүгийн хулгайны цаад утга учирын энэ мөн чанарыг ингээд бид харах юм бол аимшигтай юм харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь зээлийн хүү нийгэмд хамгийн ихээр шүмжлэл дагуулсан анхаарал татсан зүйл болоод байна л да. Тэгэхээр зээлгүй хүн ховор гэдэгч зээлийн хүүгийн талаар төдийлөө ойлгодог хүн Монголд осцгүй хүн байгаа. Тэгэхээр зээлийн хүүг хэрхэн яаж бодож байна? Хэрхэн яаж бууруулах боломж байгаа? Боломж байгаа гэсэн. За одоо бид нар жишээ нь одоо энэ жидүүгийн зээлийн жилийн 1.3% жилийн 3% хүүтэй зээл байдаг юм байна гэдгийг манай иргэн сайн мэдлээ шүү дээ. Тэгвэл өмнө Үнэн Баазуу нам мөрийн хөтөлбөртөө 17 онд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 3% болгоё гэхэд зарим иргэд энийг популизм болохгүй гэж хэлжсэн байна. Болдгиймаа гэдгийг өнөөдөр илэрсэн энэ жидүүгийн зээл санал болгож харуулж байгаа. Бүрэн боломжтой гэдгийг. Тэгвэл бид өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг жилийн 3% хүүтэй болгоно гэдэг нь манай намын мөрийн хөтөлбөрт угаасаа байсан. Байсан зүйл. За тэгвэл энэ дээр хоёлаа ахаад нэг жишээг татъя. Манай залуучуудын орох дуртай орон сууцны зээл. Ипотекийн буюу 8% зээл. Гайхалтай. Иргэдтэй олгосон алтан боломж гэж байгаа. За энэ зээлийг хоёулаа ингээд овчлоод өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзье л да. Одоо Монгол борлогож байгаа барилгын 1 м квадрат нь
2 сая төгрөгийн үнэтэй гэж байгаа. 2 сая төгрөгийн үнэтэй барилгаас 40 м2-ыг авъя гэхэд 80 сая төгрөг бол. 80 сая төгрөгийн энэ байранд орё гэхэд урьдчилгаа 30% гэж тооцоолох юм бол нэг 20 сая төгрөгийг урьдчилгаанд нөгөн. Энгийн иргэн. Ингээд 60 сая төгрөгийн 8% хүүтэй зээлэнд хамрагдсан. Авлаа. Нэг байртай боллоо шүү дээ. За ингээд 60 сая төгрөгийн 20 жилийн хугацаатай 8% зээл амрагдсан чи эхний сарын төлөлтийн хэмжээ ерөөсөө сард төлөх хэмжээ нь 502 мянга төгрөг байх юм. Нэг сарын төлөлтийн. За гэтэл эхний сарын хүүн хэдэн төгрөг гэж 407 мянга төгрөг эхний сарын хүүн. Үндсэн зээлээс нь хэдэн төгрөг хасагдах юм. Нөгөө 60 сая төгрөгөөс хэдэн төгрөг хасагдах юмсан чи 94 мянга төгрөг эхний сард хасагдана. Бид банкт чигэд хэлсэн. Энгийнчлээд бүр өөрөөр бодъё. 20 жилийн хугацаанд авсан энэ зээл нь 60 сая төгрөгийн зээл нь 20 жилийн дараа 120 сая төгрөг болох төлж байгаа. Хүүтэй намд. Иргэн 40 м2 байрыг хэдэн төгрөгөөр авсан бэ? 80 сая төгрөгөөр. 80 сая төгрөгөөр гэж хэлсэн. Гэтэл хүүгэн бодуулаад хүнд 60 сая төгрөгөөр 140 сая төгрөгөөр байр авч байгаа байхгүй. 40 м2 байрыг. Гэтэл 20 жилийн дараа зээл төгсөд дуусахад энэ байр бүтэн байх уу? Илэгдэл хорогдол. Оо, бараг л дуусна. Нураад дуусна. Иргэд маань хайч байна. 20 жилийн дараа иргэд маань хайч. Гэтэл энэ өгж байгаа байрных нь газар нь нөгөө орон сууц барьсан газар нь барилгын компани эзэнт нь хэвэр юм гэж байна. Нөгөө иргэнд байр. Хэрвээ байр нь 20 жилийн дараа газар хөдлөлтөнд нурах юм бол иргэн юу ч хүлнэ. Тухайн газрынх нь гисэг өөрсдийнх нь эзэмшил биш. Газар дээр барьсан байшных нь эзэмшил байна. Тэгээ банкн дээр хүртэл энэ өөр маргаан болсон. Хүний газар дээр байшин барьсан. Тэгээ нөгөө хүний газар дээр байшин барьчаад дүүгийнхээ газар дээр ахын байшин барьчаад байшинка банкд барьцаа тавьчихсан. Төлбөрөө төлж чадахгүй алдсан байшинка. Тэгээ банк нөгөө очиод байшингийн авъя гэсэн чинь газар нь дүүгийн нэрдэв. Тэгээ шүүгдсэн чинь дүүн шүүхэр ялсан. Банк та нар наад барьсан байшинка аваа явал та. Би газар аваад болтыг. Банк одоо миний газрыг чөлөөлж өг гэдэг шаард банкнд тавихгүй. Тэгэхээр банк яах юм? Нөгөө байшингийн нураагаад аваа явахар чи банк бүр шатж байгаа биз? Яг энэтэй адилхан иргэн нөгөө байшингаа та аваа яваа гэдэг асуудал хүндэх юм бол газар нь нөгөө компани эзэмшлэлээр байгаа учраас иргэд бүр том логот орж байгаа. Энийний тухай хинч хөдөхгүй. Тэгэхээр энэ үнэн ба зөв намын бидний маш ойлгомжтой тавьж байгаа санал жилийн 8% хүүтэй зээл биш ээ. Энэ бол дэлхий дээр байгаа том лувруудын нэг Монголд хэрэгжиж байгаа. Тэгэхээр үнэн ба зөв нам бол орон сууцны бүх төрлийн зээлийн хөв бид үнэн ба зөв намын санал юу гэж байгаа гэхээр жилийн 1.3% хүүтэй болгочаал гэж. Япон улсад бол жилийн 0.8% хүүг санал болгож байгаа. Жилийн 1.3% хүү гэдэг бол дэлхийн стандарт. Имэл стандарт. Яагаад ийм стандарт дэлхийд тавьдгийг гэхээр төр 3 хүүхэдтэй. Нэгд иргэний эрүүл мэндээр нь хангах, хоёрд боловсролтой болгох, гуравд орон байраар нь хангах. Энэ хэд дээр нэмээд дунд нь орж ирдэг нөгөө ажлын байр гэдэг асуудал тавигддаг. Гэтэл төр иргэнээ орон байраар нь хангах асуудалтай бизнесийн санаа агуулчлахгүй. Ашиг олчлохгүй. Ийм явдаг. Гэтэл манайд нөгөө иргэнээ орон байраар хангах юмдаа ашиг гараа явчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт үнэн ба зөв намын бидний тавьсан санал жилийн 1.3% хүүтэйгээр хоёлоо одоо бодъё. Бид нэр орон сууцны зээлийн 1 м2-ыг сая 500 мянгад хүргэнэ. 2 сая бол хөргөцсөн үнэ. Сая 500 мянга. Сая 500 мянгад төгрөгөөр 40 м2 байрыг авахаар иргэн хэдэн сая төгрөгөөр авч байна? 60 сая. Өмнө хэдээр авч илаа? Өмнө чинь 80 сая төгрөг. 80 сая төгрөг. 60 сая төгрөгөөр авч. 60 сая төгрөгөөр авж байгаа иргэнд бид урьдчилгаа гэж авахгүй гэж. Тэг хөө. Урьдчилгаа тэг хөө байна. Ерөөсөн залуу гэр бүл маань орсон өдрөөс хуримлсан баталгаа, гэрэлтийн баталгаагаа аваад орон сууцнд ор. Ажилд орлоо орон сууцнд ор. Хамт өгье гэж. Маш их орон сууцыг барья гэж. За энд бид нэр орон сууцыг бариад 60 сая төгрөгөөр иргэн маань ороод
жилийн 1.3% хүүтэйгээр зээлэнд хамрагдъя. Урьдчилгаа дэлгүүр. Ингүүл эхний сард төлөх хэмжээ хэдэн төгрөг вэ? Хардаа 284,000. 284,000. Түрүү хэдэн төгрөг байсан? 502. 502. Одоо 284,000 төгрөг бол. Зээлийн хүнд нь эхний сард 66,000 төгрөг хүүтгэлнэ. Түрүү хэдэн төгрөг төлчихсөн? 407. 300,000 төгрөгийн доор төлөх нь шүү дээ. 350,000 төгрөг болчихсон. Үндсэн төлбөрөөс нь түрүү 94,000 төгрөг гасчихсан бол одоо 218,000 төгрөг гасгана. Энэ иргэн 20 жилийн дотор зээлийн хүн 7 сая төгрөг төлнө. Энийг иргэнэн дэмжих гэдэг. Энийг Монгол хүн дэмжих гэдэг байхгүй. Гэтэл манай нөхдүүд маань Байшингийн хэн барьдیں۔ Батүлийг хүү чулуудаар барьдаг. Хурд группийн чойжил сүрэн барьдаг. Тэрний байрыг бид 2 сая төгрөгийн үнэтэй банкны хүн лөөвөрдуулаад худалдаж авдаг. Банкны эцэст нь бас нөгөө улсын их хурлын гишүүд нөгөө нөхдүүд мөрөөж байгаа. Тэгэхээр бид өнөөдөр энд жинхэнэ шударга ёс, жинхэнэ ард түмнээ бодсон бодлого гэдэг чинь энэ. Одоо ийм өндөр хүүгээр байранд хамрагдсан хүмүүс нөгөө ардсан нам ардын нам гэж явж байгаа улсууч өөрсдөө байж байгаа байхгүй. Цөөн хідэн хүн биднийг ингэж л өөрдөд. Тийм учраас үнэн ба зөв намын бидний тавьж байгаа санал бол энэ. Монголд орон сууц барихтаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй болсон. Улаанбаатар хотод. Одоо хуучин Оросууд нэг хэмлийн шар одоо ингээд барилга барихтаа нэг дээдл нь 9 давхар тэгээд 3 4 давхар бариад ээж л дээ. Тэр нь чадахгүй тань бариагүй. Яагаад тийм барьсан? Яагаад гэвэл тэр орчин тийм хэмжээний барилга бариул тэнд орчих амьдрах хүн газрын талбай таарах болсон байхгүй. Тийм учраас тэгж зохицуулчихсан. Хоёрдугаар тэр барилга барьсан газрын тэр иргэн тойрны өмч нь төрийн өмч байсан байхгүй. Одоо газрын хувийн өмчөд өгж байгаа. Тэгээ орон сууц бариулаад байгаа асуудал байхгүй. Тийм учраас бид өнөөдөр энэ байрны гэрчлэгээтэй давхарлуулж тухайн бүсд байгаа газрын хэмжээг ногдуулсан хэмжээгээр иргэнд газрынх нь гэрчлэгээтэй хамт өгдөг болох ёстой гэдэг асуудлыг үнэн бац үнэ тавьж байгаа. Энэ бодлого. Ипотекийн 8% зээлийг даруй 6.7%-аар бууруулж 1.3% болгоно гэдэг асуудлыг ярьж байна. За гэтэл зээл авсан иргэд байгаа 8% зээл хохироод үлдэх. Энэ асуудлыг яаж шийдэх? За зээл авсан иргэдийг бол бид ингэж байгаамаа. Одоо зээлээ 10 жил хүртэл төлж амжаагүй болвол 10 жил хүртэл төлцсөн бол одоо зээлд хамрагдаад 10 жил төлцсөн биз. Тэгвэл тэр хүнийг үлдсэн зээлийн хүнээс нь чөлөөлнө гэж. Үлдсэн одоо зээл нь 10 жил төлцсөн байхад тэр хүн үлдсэн зээлээсээ зээлийнхээ яг үндсэн зээлээсээ үсрээд 60 сая төгрөгийн зээлтэй хүн 20 сая л төлж байгаа. 40 сая төгрөг нь үлдэнэ. Тэгээ тэр 40 сая төгрөгийн гүнээс бүрэн чөлөөлнө гэж. 15 жил хүртэл төлцсөн болоод үлдсэн 5 жилийг нь бид хүн шууд төлсөнд тооцно гэж. Яагаад гэвэл иргэдийг ийм өндөр хүүгээр шулсан учраас хүүгээрээ тэр хүн төлцсөн. Энэ бодлоо. 10 жилийн дотор байх юм бол бид нөгөө улсуудыг хүүгийн одоо бидний хэлж байгаа 1.3% хөлөв шилжүүлнэ гэдэг ийм хувилбарыг бол тавьж байгаа. Цалингийн зээлийн хэмжээ. За ингээд нэг сарын 600 мянган төгрөгийн цалинтай багш зээл авнаа. Энэ хүн. За 36 сарын хугацаатай цалингийн зээл авъя гингүүд энэ хүний сарын цалин 600 мянга гэж байна. Хэлэхтэй. Гэтэл цалингийн суудгал шимтгэл нь 20% нь гасагдаад ирээд 120 мянган төгрөг гасагдахаар үлдсэн цалин 480 мянган төгрөгийн үндсэн цалинтай болчих. Гар дээр авдаг нэг чинь манайхан бүдүүлгээр ярьдаг тийм. Гар дээр авдаг 480. 480 мянган төгрөгөөс цалингийн зээл авъя гэдэг 10 сая төгрөгийн зээл авч байгаамаа. За нэг гэртээ нэг янз бүрийн юм авъя тгий гээд. За 10 сая төгрөгийн зээл авъя гэд банкн дээр очингууд жилийн хүн 21.6% хүүтэй. Яг энэгээр нь 36 сарын цалингийн зээл авангууд 3 жилийн дараа 13 сая төгрөг болох төлсөн баг. 3 сая төгрөг банкд алччихна. За ингээд иргэн зээл авлаа эхний сар төлөх хэмжээ, сар болгон төлөх хэмжээ 380 мянган төгрөг төлнө. Эхний сарын зээлийн хүн хэд гэж 180 мянган төгрөг. Үндсэн зээлийн төлбөрөөс нь 196 мянган төгрөг гэж. Эргээд нөгөө хүн үндсэн 80 мянган төгрөгийн цалингаасаа 380 мянган төгрөгийн сарын цалингийн зээл болох шүү дээ.
Сард хэдэн төгрөг өөрт нь өгдөг вэ? Гар дээр 100,000 төгрөг. За 100,000 төгрөгөөр амьдраад гэж юм да. Битэд авраад гэж юм да. Ингээд нөгөө хүн чинь 100,000 төгрөгөөр амьдрах гэж эргэн тойронд нэг найзынхаа төрсөн өдөрт очие хүүхдийн үсний найранд очие гэхэд 20,000 төгрөг барьчих штэ. Хүүхдтэй нэг ороо нэг далах нэг хэдэн нэг жоохон амтай юм аваад чихэд дор хаяж 10,000 төгрөг болно штэ. Машинда бензин 20,000 төгрөгөөр бензин хийгээд 3 хоног яваа шар гэрэл эргээ асан штэ. Яаж амьдрах вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Ингээд нөгөө нэг нийгмийн бухимдал энэ мөнгө нь хүрэхгүй байгаа учраас ар гэрийн амьдрал ингээд маргаан үүсч эхэлж байгаа байхгүй. Чи ажил хийхгүй би болохгүй байна. Ингээд би залуу насндаа баярламаар байна гэд. Ингээд гэр бүлийн маргаа үүсч байгаа. За энэ дээр үнэн баа зүүн нам юу гэж харсан гэхээр бид энэ цалингийн 600,000 төгрөг дөрөнд тооцоо хийж байгаа. Бид нэр бол багшилч төрийн аль багшийн цалинг бол доод нь сая 200,000 төгрөг гэдэг манай намын мөрөг хэлбэр бий. Энийг зүгээр жижигт нь хэлж байгаа. Энийг тусна ярина. За ингээд нөгөө хүн яг түрүүний ёсоор 480,000 төгрөгөөс 10 сая төгрөгийн зээл авсан. Бид цалингийн зээлийн хүүг жилийн 1.3% хүүтэй болгоно гэж. Бас. За одоо энэ Япон, Солонгос энэ улсууд бол 0.6 гэж яриад байгаа. Тэд чи иргэнэн бодд юм байна. Монголын нөхцөл бид тааруулаад бидний хийсэн судалгаа 1.3% жилийн. Энэ иргэн 10 сая төгрөгийн зээл авал 3 жилийн дотор 600,000 төгрөгийн хүү төлнө. Гэхдээ эхний сар төлөх хэмжээ 280,000 төгрөг болно. Түрүү хэд төлж илаа? 380,000 төгрөг. 380. Одоо бол 280,000. 100,000 төгрөг доошо татагдсан. Доошо татагдсан. Зээлийн хүнд эхний сард 11,000 төгрөг төлнө. Үндсэн зээлээс 474,000 төгрөг хасагдана. Ингээд 480,000-аас 280,000 гэхээр 200,000 төгрөг гар дээр үлдэж шít. Одоо хэд байсан? 100,000 төгрөг байсан. Нэгсэндээ хүү бид бууруулснаар энэ хүний гар дээр 100 биш 200,000 төгрөг үлдэж байгаа гэж үгс. Бид банкны хүү бууруулснаар энэ хүний цалин магадгүй 100,000 төгрөг нэмсэнтэй тэнцэх гэдэг шít. Ерөөсөө Монголын төр энэ багш ажилтнуудын ард түмнийхээ цалин нэмж чаддгүй маа гэхэд энэ цалингийн зээлийг хүүг нь буруулаад өгчгöd цалин нэмсэнтэй дүүцгэж хэмжээний болох гэдэг байхгүй. Болох гэдэг. Энийг бид харсан учраас 1.3% хүүг л бид санал болгоод иргэндээ тавиад байгаа маа. За тэтгэврийн зээл гэж. За 360,000 төгрөгийн тэтгэвртэй иргэн 6 сая төгрөгийн зээлэг авъя. За одоо энэ тэтгэврийн зээлийг хүүг буруулсан гэж. Их гоёо тайлбарна. Сарын 1% хүүтэй болгосон гинэ. Жилийн 10%, 2% хүүтэй. Тэгээ энэ 12% хүүгээр яаж зээл авах юм гэсэн чинь 1 жил хүртэлх зээл авах юм бол 12% хүүтэй юм байна л. Нэгээс дээш жил авах юм бол 18% хүүтэй хэврээ байж байгаа байхгүй. Гэтэл ихэнх тэтгэврт гарсан иргэд маань тэтгэврээ тултал нь авчихсан. Тэтгэврт гарсан хүмүүсийн хүлээлт нь юу гэдэг юм гэхээр тэтгэврийн эхний 36 сарын төлөлт дуусагдаад ахаад 1 сарын төлөлт гараад ирвэл тэрнийг хүлээдэг. Агич зээл авах гэж. Тэтгэвэр буухыг биш, тэтгэврийн зээлийн сар чөлөөлөгдгийг хүлээж амьдарч байгаа байхгүй. Нэгсэн доо. Тэгэхээр бид энд юу гэж тавьсан гэхээр энэ нөхдүүд 18% хүүтэй зээлийг авангууд иргэн 6 сая төгрөгийн зээл авангууд 3 жилийн дараа 8 сая 100,000 төгрөг болгоод төлнө. Гэхдээ тэтгэврт гарсан буурлууд маань одоо нэг юмнаас айдаг. Юунаас айдаг? Үхээс айж. Хэрвээ би ингээд нүд анаад унах юм бол миний үр хөвгөдөд энэ өр болж очив. Энэ өрийг би яаж төлөх юм бэ миний хөвгөд? Тэм учраас яаж хийж байгаа амьд байж байгаа ч болтгоо энэ зээл тэтгэврийн зээлнээс нь гарчимсан даа гэж. Тэгээд нөгөө насаараа улсцаан зүтгээд насаараа улсцаан татвар төлөөд амьдарсан иргэд маань цайныхаа сүг авах эрхгүй амьдарч шít. Нэгсэн доо. Энэ за ингээд иргэн маань эхний сард төлөх зээлийн хэмжээг ингээ харанда нэг 6 сая төгрөгийн зээл авсан чинь 217,000 төгрөгийг төлнөө сар. Зээлийн хүндээ 91,000 төгрөгийг төлнө. Нөгөө мө хөөрхийн настай буурлуудын маань тэтгэврээс 1 сарын хүнд нь 91,000 төгрөгийг банк дээрэмтэд авчиж байгаа байхгүй. Юу ч хийгээгүй. Үндсэн төлбөрөөс нь 125,000 төгрөг хэсэгдэнэ. Ингээ 360,000 төгрөгнөөс нь 6 сая төгрөгийн зээл аваа гар дээр
нөгөө банкныхаа хүүг төлөнгүүд гар дээр нэг 143 мянга төгрөг буурлуудад байна ирж байгаа. Энд чинь 360 гэдэг чинь бас боломжийн тэтгэвртэй хүн. Бидний тавьж байгаа саналаа 360 мянга төгрөгийн тэтгэвртэй иргэн 6 сая төгрөгийн зээл авал тэтгэврийн зээл бас л 1.3% хүүтэй болгоод өгье гэж. Ингэх юм бол иргэн 3 жилийн хугацаанд 300 мянга төгрөг тэтгэврийн хүн төлнө. Эхний сарын төлөх хэмжээ 170 мянга төгрөг. Зээлийн хүндээ сард 6 мянга төгрөг төлөх нь шүү дээ. 6 мянга төгрөг. Түрүү 91 мянга төгрөг төлж байна. Ийм 91 мянга төгрөгийн тэтгэврийн зээлийг ловер хийчихэд энэ банкны эзэд эргээд ард түмэн дээр би таны төлөө ажиллана өвөө гэж очихсон. Эмээ гэж хэлгээсээ ичих ёстой байхгүй. Энийг ард түмнээ бодсон бодлого гэхгүй. Тийм учраас бид энэ санааг дэвшүүлээд энийг мөрийн хөтөлбөртөө оруулаад ирэхэд 360 мянгаас 170 мянга төгрөглөөд нөгөө хүний гар дээр 190 мянга төгрөг үлдэнэ. Энийг ард түмнээ бодсон бодлого гэж хэлж байгаа. Одоо тэтгэврт гардаг буурлуудад бид нэг саналыг тавьж байгаа. Энэ дээр би нэмээд ярих. Үнэн ба зөв нам бол 53 таад нь хүн тэтгэврт гарч болно гэж. Ажилласан жил гүйцлээ 53 таатай тэтгэврт гарч болно. Гэхдээ 53 хүрээд зангаа та тэтгэвртээ гар гэсэн үг биш. Гарах эрх чинь үүссэн. Тэгвэл зангаа би тэтгэвртээ гарахгүй би ажиллаа хийж яая гэж чи хэлж болно. Ажиллаа хийж яая гэвэл бид хэд таны цалин 800 мянга төгрөг байлаа гэхэд одоо энд байгаа 600 мянга төгрөгийн цалинтай байлаа гэхэд та 50 тэтгэврт гарснасаа хойш ажиллаж байгаа бол танаас энэ цалингаас шимтгэл авдаггүй болно гэж. Гэхдээ тэтгэврч олохгүй нь шүү дээ. Цалингаас. Тэгэхээр та тэтгэврт гараагүй байхдаа 600 мянга төгрөгийн яг үндсэн догцсон цалингаа аваа явна гэсэн. Шимтгэл төлөхгүй. Тэтгэвртээ гарахаас өмнө бол шимтгэлээ төлнө шүү дээ. 53 хүрээгүй бол. Эрэгтэй эмэгтэй яг ижилхэн. За ингээд 600 мянга төгрөгийн цалинтай ажиллаж хагаад хүн өөрөө миний бие тэнхээ дийлгэн байла. Би одоо тэтгэвртээ гарая гэх юм бол тэтгэвртээ гараа гэж. Тэтгэвртээ гар. За тэтгэвртээ гараад иргэдэнд бид иргэндээ ийм санал тавьж байгаа. Жишээ нь 360 мянга төгрөгийн та сарын тэтгэвэр ингээд тогтоогч байна. За ингээд танд. Гэхдээ энэ тэтгэврийг чинь бид тооцоод 20 жил таныг авна гэж тооцсон. 360 мянга төгрөгийг 20 жил та авна гэж тооцсон. За энэ мөнгөний 80 сая төгрөг болно. Энэ 80 сая төгрөгнийхөө 30%-ийг нь та тэтгэврт гарахдаа урьдчилаад аваа гэж. Энэ тэтгэвэр дээр ирчих болно. Багшид нөгөө нэг олгодог тэтгэврт гарахад олгодог мөнгө өгдөг шүү дээ. Тэр нь тусдаа. Тэр нь төрд ажилласны төлөө. Энэ тэтгэврт гарангуудаа та одоо 30% мөнгө урьдчилаад аваа гэж байгаа байхгүй. Яагаад вэ? Урьдчилаад 30%-ийн мөнгийг авангууд та нэг 25 сая төгрөг зангаа авахар боллоо шүү дээ. Гэхдээ энэ мөнгийг чинь 25 сая төгрөг 25 бол ингээд бэлнээр нөхөхгүй гэж. 50% та бэлнээр нь аваа гэж. Яагаад вэ? 25 сая төгрөг бэлэн май гэдэг өгөх юм бол зангаа гэдэг өвөө өөртөө зарцуулахгүй хүүхдүүддээ зарцуулна. Хүүхдүүд нь булаад авчихна. Булаах гэдэг муухай үг л дээ. Хүүхдүүдээ бодоод миний хүүхдийнхээ сайн сайхан нэтлөөгээд үр хүүхдтэй авчиж өгчөж байгаа. Нөгөө хүн эргээд өөрөө мөнгө гүйл. Бид 50% нь та аваад үр хүүхдтэй өгчгөө. 50% нь таны эмчилгээ аялал зугаалганд зарцуулна. Энэ сан байна. Тэгээд зангаа гэдэг хүн үгүй эн чинь нөгөө нэг тэтгэврийн чи үлдсэн 50% чи нөгөө санд барьсан. Үгүй энийгээ би нэг бараа да. Зарцуулъя да. Өөрийгөө нэг эмчлүүлъя да гэд эмнэлэгтж эмчлүүлэхэд нөгөө сангаас нь эмнэлэг рүү мөнгө нь ордог. Альсвал үгүй би нэг байгалийн сайхныг үзчээ дээрээ би нэг энэ утай гүмбэн гэдэг эмнэлэг чи аялчаа дээрээ. Нөгөө сангаасаа төлбөрөөр төлүүлээд яваад утай гүмбэн үзчээ дээрээ гэж байгаа. Заавал өөрийнхөө сайн сайхан зарцуул гэж. Энэ мөнгийг. Тийм учраас бид энэ тэтгэврийн зээлийнх нь энэ асуудлыг тавьж байгаа. Саяны асуудал. За эргээгээд түрүүн би нэг аимшигтай юм ярьсан шүү дээ. Тэтгэврт гарсан хүмүүс маань нөгөө тэтгэврийн зээллээ өрдөө үлдэнэ гэдгээс айгаад нүд анж чаддгүй гэж. Тэгэхээр үр хүүхэд нь өөд болонгууд үр хүүхэд нь өр үлдэх гэдэг бас эндээ их айж. Тэгвэл энэ дээр нь бид ийм асуудыг тавьж байгаа. Одоо нэг нөгөө хэлэхэд зарим одоо банк бол хүнийг өөд боллоо гэдгийг дуулаад ажлын явдал нь дуусаагүй хаад одоо зээлийн төлөөгөө гадна талд нь бичгийг хацарч өгч байгаа байхгүй. Аимшигтай. Тэгэхээр бид ингэж тухайн иргэн тэтгэврт гараад тэтгэврээ 10 жил авч чадаагүй байжгаад бурхны оронд одож байгаа бол тэр хүн тэтгэврийн зээлтэй байсан бол тэрийг
төр 100% төлөё гэж. 10 жил авч чадах байсан. Одоо жишээ нь миний ээж дэтгэврт гараад 4 жил болсон. Улсад 28 жил ажиллаад дэтгэврт гараад 4 жил болж байгаад хавдар гэдэг өвчнөр өөд болж шít. Тэгэхэд ээжийг хавдар дээр очиод эмчлүүлэе гэхэд дэтгэврийн нөөц сангаас ээжид нэгч төгрөг дэмжлэг байхгүй. Ээж бурхны оронд одлоо гэхэд нөгөө 28 жил дэтгэврийн нийгмийн даатгалд мөнгө төлсөн иргэн 4 жил аваад үлдэж байгаа юм байхгүй шүү дээ. Үр хүүхдэд дэтгэврийн зээлний өрн үлдэнэ. Эндээс одоо энэ Үнэнбаа Зөв намын мөр хөдлөг бүх юм яг амьдрал дээр сургаж гарч. Үнэнбаа Зөв нам мэдэгдэл 2018 оны 11-р сарын 11. Үнэнбаа Зөв намаас дараах мэдээллийг ард түмэндээ хүргэж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн ловер булхай болвол мөсөн уулын дөнгөж оройн цохож байгаа явдал юм а. Энэ далайн төвчнээс дор юу нуугдж байна гэж. Энд нөгөө бусад сангуудын ловер, уул уурхаагаан гадныхан зарсан ловер, оюу толгой 5 толгой, бусад жижиг ордууд, газрын 8, төрийн албаныхныг суудлыг мөнгөөр зардаг явдал гэх мэтлэн ийм ловер булхай нуугдж байгаа. Энэ ловер булхаанаас болоод Монголд юу болж байгаа юм бэ? Монголын залуучууд харийн оронд очиод боолын хөдөлмөр эрхэлж байгаа маа. Энэ ловер булхаанаас болоод Монголд үйлдвэрлэлт хөгжихгүй байгаа маа. Энэ ловер булхаанаас болоод төрийн албанд ажиллаж байгаа улсууд ажлаа хийсээр байгаад цалингийн зээлэнд баригдаж ядуурч дуусчих. Тэгвэл бид энийг хэрхэн өөрчлөх юм бэ гэж жижиг дунд үйлдвэрлэлийн булхайг яг зөв тэмцэе гэвэл ийшээ анхаарлаа хандуулна. Хулгайчдыг шоронд нь хийж гар хөлийн дэмждэггүй байх хэрэгтэй байна. Яагаад? Жаданбаагийн инх хоёр гэдэг хүнийг 20 онд одоо нөгөө зээлийн төлдсөн учраас хүрэлцэх ахаад нэр дэвшүүлэх юм байна. Дэвшингүүд энэ хүнийг хэн дэмжих вэ? Монгол Ардын намын гишүүд, жирийн гишүүд нь яг бидэн шиг цалингийн зээлтэй бензинээ үнэтэй авч байгаа. Амьдрал нь хэцүү, ажлын байр байхгүй. Энэ улсууд дэмжинэ. Тэгвэл энэ улсуудыг бид болиулах хэрэгтэй. Дээрэс нь одоо сум орон нутагта энэ тэнд мандалж яваа гэдэг нийгмийн арчил залуучдын холбоо, нийгмийн арчил оюутны холбоо, нийгмийн арчил эмэгтэйчдийн холбооны улсууд энэ хүнийг дэмжинэ. Мөнгөний аваад. Энэ хүн мөнгөтэй болсон тэдэнд мөнгөө өгөөд хөгжмөө захиална. Тэгвэл энэ залуучууд өнөөдөр байхгүй болвол Жаданбаагийн инх хоёрын гар хөл устж байгаа маа. Ингүүд бид жинхэнэ уучлахгүй болчих Жаданбаагийн хөр. Тэгээ тараас нь баяр цогт. Баяр цогтыг хэн дэмждэм бэ гэвэл Ардсан намын гишүүд нь. Энэ хүнийг Ардсан залуучдын холбоо, Ардсан оюутны холбооны залуучууд дэмждэг. Бүгд сонгуулиар 2-300 мянган төгрөг аваад сонгуульд нь ажиллаад энэ хэд төрөөс хулгай хийгээд тэгээ хулгайсан мөнгөнийхөө жоохон хэсгээр сонгуульд хийгээд энэ улс орныг үгүй хийгээд байгаа маа. Бид энийг дагсан зогсооёг бол бид өөрсдөө зогсох ёстой. Монгол хүн та өөрөө зогсооч. Ловерч зогсохгүй юм байна. Та харин зогсооч. Ардсан нам, Ардын нам гэсэн энэ мапын тогтолцоог дэмжихгүй энэ нам дотор мапын тогтолцоонд явж байгаа энэ залуучуудын бүр дэмждэггүй болох хэрэгтэй. Өнөөдөр хамгийн ичмээр юм нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн тухай асуудал яригдахад Монгол Ардын намын залуучууд дуугарч чадахгүй байгаа нь хамгийн ичмээр юм болж байна. Офшорч ловерчдын тухай Ардсан намынхан дуугарах. Тэгэхээр энэ хоёр манангийн бүлгийг хамтд нь устгая гэвэл Монголын залуучууд энэ хоёр намаас гараад энэ Үнэнбаа Зөв намын боломж бидний итгэл найдвар дээр нэгдээд мөрийн хөтөлбөр дээр нэгдээд хамтдаа оролцооч гэдэг уриалгыг та бүхэндээ хүргэж байна. За тэгэхээр өнөөдөр шодрог үнний төлөө гэсэн хүмүүс нь өнөөдөр хууль бус зүйлүүдтэй холбоотой болж таарлаа. Шодрог үнд өнөөдөр тэднийг уриалаад байна. Тэгэхээр Үнэнбаа Зөв нам өнөөдөр шодрог үнний төлөө гэж чухам яг юу яриад байна? Иргэдийг хэрхэн яаж энд уриалан дуудах юм бэ? За тий. Тэгэхээр энэ ард түмнийг хүсэж байгаа бол хүсэж байгаа юм амар тайван тэгээ ажиллаа хийгээд амьдарч болдог энэ улс орныг л хүсээд байгаа юм. Шудраг үнэн гэдэг чинь бол хилдэг үг биш. Шудраг үнэн гэдэг чинь бол өөрөө зарчим юм а. Энэ өөрөө хууль мөрдөх зарчим. Хуулиа ард түмний төлөө гаргаад ард түмний төлөө гаргасан хуулийг дараг цэргэлэхгүй бүгд тэгшин мөрдөх байхыг л шудраг ёс гэж хэлээд байгаа. Энэ хуулийн хүрээнд иргэн бүр хаз жаргалтай болгож амьдардаг. Энэ тогтолцоог хэлээд байгаа, системийг хэлээд байгаа. Гэтэл бид эннийхэн тухай бодохгүй үг хэлсэн хүнийг балиашилж алгадашаад байна шүү дээ. Эн чинь биднийг буруу зам руу явуулж байгаа. Тэгэхээр Үнэнбаа Зөв нам бидний тавьж байгаа юм юу гэж байгаа вэ гэхээр үнэхээр шудраг үнний төлөө яваа иргэд бидэнтэй нэгдээд маш хурдан нэгдээд энэ сонгуулийн бэлтгэл ажил руу орооч. Одоо 19 он гарчлаа. Сонгуулийн өмнөх жил. Одоо энэ Үнэнбаа Зөв намаас хүмүүс өөрийнхөө сумыг энэ манангийн Ардсан нам, Ардын намын бүлэглээс салгаад өгөөч.
Өөрийн чи иргэн тойронд байгаа ардсан нам, ардын нам гэж явдаг улсуудыг болиулаад өгөөч. Ийм л юм хэлээд. Энэ шудраг ёс гэж яриад байгаа энэ улсууд бол бүгд өнөөдөр Монголын ард түмнийг хуураад дараагийн 2020 оны сонгуульд гарч ирэх ийм нөхцөл хийгээд байгаа. Гэтэл бид чи 16 оноос 20 оны хооронд ардын намаар өдөртүүлсэн 4 жил утаагаа багасгах чадахгүй улам утаандаа хордлоо шүү дээ. 4 жил хордлоо шүү дээ. Бензиний үн нэмэгдээд 4 жил хохирлоо шүү дээ. Долларын ханш нэмэгдээд Монгол цаас үнэгүй боллоо шүү дээ. Монгол юм. Үгүй ийм нөхцөл байдал үүсчээд байх чинь юун бидэнд хайртай, бидний төлөө юу хийсэн юм бэ энэ улсууд. Энийг л монгол хүн бид нэр эрүүл саруулаар ойлгоод тэгээд сум хороо дүүргээ манангийн бүлэглэлээс цэвэрлэх. Ардсан нам, ардын нам гэж яваа нэг ч хүнийг дэмждэггүй болж иж Монгол өнөөдөр урагшаа алхана. Эрүүл бодлого ялна. Тэгээ бид энэ эрүүл бодлогыг нэг хүн хийж чадахгүй юм. Энийг нэг хүн гараад өөрчлөхгүй юм. Энийг бодлого гаргах хэрэгтэй. Тэр бодлого бичдэг газрыг улс төрийн нам гэдэг. Тэм учраас энэ үнэн баа зөв нам бодлогоо бичээд энэ бодлогыг одоо биелүүлж энэ үнэн баа зөв намын энэ ард түмний амьдралыг дээшээ татах энэ бодлогыг биелүүлж чадах улсуудыг бид сонгуульд урилгаар нэр дэвшүүлнэ л гэдэг асуудал тавьж байгаа. Энийний хүрээнд бид хилээд байгаа 4 төрлийн хувьсгалаа хийнэ л гэж. Сонгуулийн хувьсгал, сэтгэлгээний хувьсгал, сонгуулийн хувьсгал, хариуцлагын хувьсгал, хөгжлийн хувьсгал гэдэг 4 хувьсгал гэдэг. Энийний тулд үнэн баа зөв нам 5 зүйлийн мөрийн хөтөлбөрөөр ард түмэндээ танилцуулаа явж байгаа. Тэгэхээр манай ард иргэд бол өнөөдөр хуурддаг цаг хугацаагаа одоо болимоор байна. Тийм үстэй. 2009 онд элбэгдэрж яг ингэж орилжлаа шүү дээ. Шударгал бай, ард түмэнтэйгээ амь нэг бай, би үхээ сайхгүй, шүүхийг шудраг болгоно гэгэм ингээд орилоод ерөнхийлөгч болсон 8 жил Монголыг хуурсан. Одоо дараагийн яг 10 жилийн зайтай цикл нь яг Монголын ард түмэн ингээд хуураад явах гэдэг байна. Тэгэхээр энэ хуурдуулахгүй тулд энэ нам үнэн хэлээд өнөөдөр энэ зогсоод байна. Тэгэхээр энэ үнэн баа зөв намын бидний дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг олон хоног, олон сар үдсэн улсууд бол ойлгож байгаа. Биднийг 16 онд юу хэлж ийсэн, өнөөдөр юу хэлж байгаа, яг хэлсэндээ байна уу гэдгийг ард түмэн мэдж байгаа. 17 онд хэнийг инх болдыг сайн хүн гэж хэлсэн хүн өнөөдөр муу хүн гэдгээс зогсож ялгаж. Хэн нь хуурамч юм бэ, хэн нь худлаа юм бэ гэдгийг энэ нэвтрүүлгийг үзээд монгол хүн дүгнэлтээ хийнэ. Тийм учраас бидний одоо хүсээд хилээд байгаа юм нэг намын хоорондын энэ зодоонд битгий Монголын ард түмэн оролцооч. Эн чин нэг хүний үүрдэг хэрэг биш ээ. Энэ 60 тэрбум. Энэ бол хам хэрэг ээ. Энийг ардын нам тэрчгээр үүрэх ёстой. Энийг тэрчгт нь өөрүүлээд хариуцлага тооцох асуудлын төлөө хамтдаа нэгдээч гэдгийг л Монгол түмнээсээ уриалж байгаа. Тэгээд энэ үнэн баа зөв намын бодлого мөрийн хөтөлбөртөө танилцъя, ирж хамтарч оролцъё гэж байгаа улсууд нэвтрүүлгийн дор гарч байгаа 3 дугаараар холбоо өрөө гэдэг зүйлийг хэлье. Тэгээ өнөөдрийн хоёулаа нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөх үү тийх үү? За баярлалаа. За баярлалаа.